Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ Бурхны зууны минь төргийа. Төвч чулгаанаас ирсэн аутист хөрөлдөг мөнхөл гэдэг ав байна. Зууны Библийн нэгтгэн сенат Бүрт Корт гэдэг энэ хамтд хоол хүнс бэлдэх, хөнгөн зөөш бэлдэх газар үүсгэхээр исэн аа байгаамаа. Энэ нэгтгэн сенаар маань эхлээд одоо аюу их баяр хөөртэй байна. Гол өдөө ормодгаас олон ахын дүүс маань ирсэн байна. Хамгийн гол нь энэ хүмүүс маань зүрх сэтгэлээрээ Бурхны үг од сонсоод Бурхан байдаг гэдгийг хамгийн чухлыг ойлгох хэрэгтэй хаа. Дэлхийн ертөнц бүхэн Бурхны бүтээл, бүхэн бид Бурхны бүтээл юм аа гэж Библийн нэгдсэн семинар ганц ч гэсэн нэгсэн аврахын төлөө бид бүхэн залбирч байгаа. Бүхэн зүрх сэтгэлээрээ, Бурхны халуун сэтгэлээрээ бид үйлчилж байгаа. Сайн байцгаана уу? Харахорн чуулганыхаа мундаг ээжүүдтэй хөшөөрийн хэсэгт үйлчилж байна. Чуулганыхаа үнэхээр мундаг чадварлаг ээжүүдтэйгээ залбирсан сэтгэлээр нэг сүнсч гэсэн Бурхныг мэдээд танаад аврагдаасаа гэсэн үнэхээр халуун сэтгэлээр энэ халуун хэсэгтэр баяр хөөртэйгээр бас үйлчилж байна. Үнэхээр энэ газар ирээд Библиэр дамжуулаад бүтээш Бурхнаа танаасаа мэдээсээ биднийг бүтээсэн бас энэ орчлон дэлхийг бүтээсэн цорын ганц үнэн Бурхан байгаа гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Улаанбаатар зүүн чуулганы хөрөлтөг ганчим гихч байна. Тэгээ энэ удаагийн семинараар төвлөгийн хэсэгт үйлчилж байгаа байхгүй. Тэгээд ахын дүүс маань илүү цэвэр орчинд тав тухтай байдлаар үгээ сонсоосаа гэж үйлчилж байгаа. Нэгэнт ингээд цаг заваад зориулаад ингээд ирсэн болохоор хитий ингээд махад ядрагч гэсэндээ сайн сонсоод аврагдаасаа гэж их хүсэж байна. Баян онгор чуулганы аудио хэсэгт хөрөлдөг доош өргөдөх байна. Би энэ удаагийн семинарт өөрийн гэр бүлээр оролцож байгаа. Гэр бүлийн хүрээд хоёрын сайн мэдээний үгээ яваа. Энэ семинарын үгийг одоо дуустал анхааралтай сайн сонсоод аврагдаад Бурханд алдар мартаад авсан өөрсдөө баяр хөөртэй байсан тийм цаг хугацаа болоосай гэж улс чуулганд үйлчлдэг гааг ах байна. Энэ жилийн Библийн семинар талархсан бас залбирсан тийм их сэтгэлээр оролцож байна. Энэ жилийн Библийн семинар өөрийнхөө хамаатан хоёр дүү хүүхэдтэй сайн мэдээ тарааж оролцож байгаа. Бас найз Цагуй Жамц, мөн Ууганбаяр, Батцэц гэсэн ийм хүмүүсүүд ирж Библийн семинарт оролцож байгаадаа бас талархж өөртөө Бурхандаа бас баяртай байна. Үүнийг сонсож байгаа бас хоёр дүүдээ ч гэсэн цаашдаа энэ Бурхныг таних мэдчих Бурхан амьд байна гэдгийг итгэлийг авч амин улс чуулган болон баруун хойд бүсийн ахын дүүс буцагсанд баяр хөөртэйгээр Бурхны нэгүслийг авсан тийм сайхан хайраар дүүрэн болчихсээр агшныг бас мэдэрч босоосаа гэж ингэж хүсэж байна. 2004 онд аврагдсан 5 чуулганы ээжүүдийн хэсэгт нөхрөлдөг Эрдэнэ чимэг гэдэг ихж байна. Энэ удаа нөгөө зуны нэгсэн семинар өөрийнхөө хүүхдүүд болон дүүгийн хүүхдүүд дээрээс нь ээжигээ том ихчигээ аваад ингээд аруулаа ингээд оролцож байгаа. Тэгэхээр энэ удаагийн боломж сүүлийн боломж юм шиг санагдаж байгаа. Тийм болохоор өөрийнхөө мэдэрсэн тэр
агуу нэгүслийг өөрийнхөө гэр бүлийнхэнд өгөхийг минь хэрэг хүсэж байгаа. Ямар ч гэсэн өөрийнхөө хийж чадах юмыг тултал нь хийгээд эснийг нь одоо бурханд үнэхээр ингээ даатгангаа амьдралаа гэсэн бодлого хэрэг төрж байгаа. Эндээс ингээ буцахтаа үнэхээр авралын нэгүслийг аваад үнэхээр баяр хөөртэйгээр цаасаа гэж маш хүсэж байна. Завханаас ирсэн тэгээд дүүнэрийн урилгаар энд ирж энэ семинарт оролцсон. Би бол өмнө бол бурхан байдгийг мэддэггүй. Бурхан гэж байдгийн байна. Биднийг хамгаалдаг юм байна гэдгийг мэдэж авсан. Тэгээд бурхан энийг бүгдийг бүтээсэн юм байна гэдгийг ойлгож мэдээ. Хамгийн анх сайн мэдээ тараасан хүн гэвэл манай ихч байгаа. Энд ирээд ингээ семинар сонсохоос өмнө Библийн талаар мэдлэг төдийг ойлгоцсон байсан. Зүгээр ингээ бүгдийг мэдчихэхэд ингээ болчих юм шиг санагдаад бид үгийг сонсохоос өмнө ингээ гин буруутай гэдгийг мэддэггүй байсан. Тийм гимтэн намайг ингээ эзэн маш их хайраар хайрлаад өөрийн цорын ганц хүү Есүсийг энэ дэлхий рүү миний төлөө илгээсэн. Есүсийн тусаар би өнөөдөр өчигдөр бас ирээдүйнхаа бүх гим нүглийг уучлуулсан. Энэ бүгдийг мэдээж Есүст итгээд би ингээ баттаа аврагдаж чадсан.